Сайн байцгаана уу? 12-ын гэнгийн сурагч Мичтгой байна. Өнөөдөр би та бүхэндээ Монголын томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэг болох СВ-гийн хоолны технологийн талаар мэдээлэл өгөх болно. За, СВ нь Монгол улсад 2018 онд анхны салбараар нээснээр манай улсын жижигхэн худалдааны салбарт convenience store буюу тухтай дэлгүүрийн соёлыг жинхэнэ утгаар нэвтрүүлсэн юм а. СВ-ийн өмнөд Солонгосоос гаралтай convenience store буюу түргэн үйлчилгээний дэлгүүр бөгөөд бэлэн болон хагас бэлэн хоолыг орчин үеийн технологиор хэрэглэгчдэд хүргэдгээр онцлог. За, СВ-гийн хоол үйлдвэрлэлд хөвлөрсөн системтэй байдаг бөгөөд өөрөөр хэлбэл хоолыг том үйлдвэрт үдшилэн бэлтгэж, савлаж, дараа нь дэлгүүрүүдэд түгээдэг. Энэ чанарыг нэг түвшинд хадгалах боломж олгодог юм а. За, хоёрдугаарт хадгалалт болон түгээлийн технологи маш чухал. Хоолыг хөргөгч, хөлдөөгч тохирох температурт хадгалж, cold chain буюу тасралтгүй хөдөлгөөний системээр хүргэдэг. Ингэснээр хоол шинэхэн аюулгүй байдаг. Мөн хэрэглэгчид өөрсдөө богино хугацаанд бэлдэх боломжтой. Жишээлбэл microwave зуух ашиглан 1-3 минутанд халж идэх боломжтой хоолнууд их байдаг. Эцэст нь сав боглоо боодлын технологийн нэг хэсэг юм. СВ-ийн хоолыг аюулгүй хадгалах, амтыг алдагдуулахгүй байлгах зорилттой тусгай савлгаа ашигладаг. Ингэснээр СВ-ийн хурдан, хэлбэр, чанартай хоолыг орчин үеийн хэрэглэгчдэд санал болгодог. СВ-гийн гол давуу тал нь fresh food буюу өдөр бүр шинээр нийлүүлдэг бэлэн хоолны соёл юм. Үүний ард CP Central Kitchen буюу төвлөрсөн хоолны үйлдвэр ажилладаг. Хадгалалт хүнсний бүтээгдэхүүний төлөөс нь хамаарч өөр байдаг. Хөлдөөсөн бүтээгдэхүүн хацгаа 18 градусаас бат хүнээс доош, хүргэсэн бүтээгдэхүүн нь нэмэгт градусаас нэмэгт 5 градус хэнд зориултын агуулгад хадгалдаг. Түүхийд боловсруулах ба бэлтгийг хангах шатны боловсруулалт түүхийдийг угаах, цэвэрлэх, ангилах үйл явцанд тусгаарлагдсан орчинд явагдана. Үүнийг cross contamination буюу дамжин бохирдлоос сэргийлэх гэж хэлнэ. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн хүнсний үйлдвэрт орцуудыг жигнэж хэрчиж бэлтгэн. Жишээ нь сэндвичний шанз, онигирийн будаа, бэлэн хоолны соусууд. Халуун боловсрол үйлдвэрлэл мах балан хүнсний нугаар тусгай зориулалтын төхөөрөмжөд технологийн картын дагуу тодорхой хэм хугацаанд боловсруулна. Хөргөлт blast chilling халуун боловсролт хийсэн хоолыг нэгэн үржигээс сэргийлж маш богино хугацаанд температурыг нь бууруулж хөргөдөг. Энэ нь хоолны амд чанарыг хадгалах хамгийн чухал шат юм а. Үйл явц тээвэрлэл. Тээвэрлэлт салбарын хүлээн авалт, халаах ба үйлчлэх хугацааны нэлэлт гэсэн 4 шаттай. За, хугацааны нэлэлт нь буюу fresh food, сэндвич, кебаб, онигирийн нэвшилээ 24-өөс 36 цаг хүртэлх хугацаатай байна. Хугацаа дуусахаас 30-аас 60 минутын өмнө системээс автоматар борлуулахыг хасдаг.